Эрхэм хүндэт үзэгчдээ Чандван студийн уран бүтээлчид Даргангийн цэнхэр хязгаараас зүгж байна. Далай удам орны минь дархан хөлийн сүлдэт баган минь цөндөрлөх Дарганг түмний их шүтэн Даргангийн алтан дарийн овооны сүлдэн их тахилга энэ оны 8 дугаар сарын 2-ны эдрийн барилгах сайн өдөр уламжил ёсоор боллоо. Даргангийн алтан дарийн овоог 1913 онд Богдгийн эдний зарилгаар төрийн дахилгатай улс болгосон. Энэ нь цаг төрийн байдлаас шалтгаалan дасалдаж улмаар 2004 оны 1-р сард Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн байгуунд зарилгаараа соёлхон Дарганг түмний шүтэн алтан дарийн овоог төрийн дахилгатай уулаа гэдгийг албан ёсоор зарлаж төрийн дахилгын ёслол боллоо. 1913 оны намрын дунд сарын 13-ны сугар гарыг галуу ичин өдрийн луу цагт Богдгийн зарилгаар алтан дарийн овоог анх дахиж залгдан ирсэн орлоо мэрэгэн хутагт овоо тахилгын номыг уншиж алтан дарийн овоо мань төрийн их тахилгат уул хэмээн анхаарлагдсан байдаг. Овоо тахилгын номыг газраас ирсэн Монгол нутгийн газраас ирсэн лам хуврагууд уншиж төмөн олны сүсэг бишрлийг хүндэтгэн овоонд сан сэржмээ өргөсгөөсөн. Алтан дарийн овооны тахилгын наадам сүүлийн 5 жилийн өмнөхөөс ч олон хүн цуглаж үнэхээр алтан дарийнхаа овоонд хөлтөөр хөлхөж хөлгүй мөлхөж ирцгээ гэсэн өвөг дээдсийн сургаалсаар дарь овооны тахилга төрийн ёслолынхон хэмжээнд ёслол төгөлдөр болсон юм а. Үзэгч та бүхэндээ бид Чандван студийн уран бүтээлчид алтан дарийн овооны их тахилгын наадмын хурдан хөлөг мордын уралдааныг төлөвлөх гэж байна. Яагаад гэвэл алтан дарийн овооны тахилгын наадмын хурдан мордын уралдааныг Монголын морин спорт уяачны холбоо зүүн бүсийн хурдан хөлгүүдийн уралдаан гэж алгасаар зарласан юм а. За хурдан азарганы уралдааныг та бүхэн харж байна. За азарганд энэ цэнгэр цамцтай хөөгдсөн зээр дазраг сандууж уяаны азаргааны нэмхэл цайтын зээр дазраг зандан хүрэн хоёрын нэг болтой. За түүний араас нь дөрвөн хөлн шир цагаан хэр яг энэ дарган хэр азаргуул дарган нутгийн унган адуу улсын наадам сүүлийн 3 жил дараалан айрагдаад байгаа. Ямбатарчийн мөнгөн хөлт гэдэг хурдан буян Дарганг сумын уугуул энэ Даргангийн хожингуудын удамтай юм хурдан буян явж байгаа. За хэдэн азарганы өмнө л шар газарга за даатгалын хээр мэн олон даатарсан Аранга аймгийн төшрөл сумын харьяа Жаргал сайхны хээр азарга хоёр тасраа явуулсан. Энэ хоёр азарга бол их хурд уралдаанд мөн ингэж тасарсан ийм хурдан буянууд Сүхбаатар аймгийн Дарганг сумын Батөмгийн хөрөө азарга тэр арын бөө азарганд юм за энэ улаан цамцтай хөвгөд унсан буурал азарга бол ангийн Батсүмбэр сумын уяач Баатар цогтын буурал азарга байна. Хаврын уралдаанд айрагч байсныг та бүхэн санаж байгаа бах. За мөн Халдсан сумын уяач Овёгийн буурал азарга тэр араас нь хийж яваа. За шар газар хөтөлдсөн даатгалын хээр хэмээн мөн олноо алдарсан Жаргал сайхны алтар азаргыг ардаа ирнэ. Яг сайхан дараастай тулгастай явж байна. За энэ хоёр азарга бол энэ жилийн Монголын шигшмэл хурдан мордын шалгаруулах их хурд уралдааны түрүү амун хөзөө хоёр азарга 10-аахан хоногийн дараа Даргангийн алтан дарийн овооны зүүн бүсийн энэ зартай хурдан хөлгүүдийг шалгаруулах уралдаанд хоёулаа ахаа түрүү амун хөзөөнд хоёр урдалж явна. За энэ дашрын дэлгэхэд энэ жилийн төрийн их хоёр наадмын 6 насны мордын бүх түрүү Даргангийн алтан дарийн овооны наадамд түрүү амун хөзөө айргийн 5 мордууд бүх түрүүнөтсөн айрагдсан мордоос бол ихэнх нь өтсөн. За шар газар тасгаж гэлээ. Шар газрыг та бүхэн санаж байгаа их хурд уралдаан дээр үзүүр дээрээ хүүхэд нь ингээд ширвэхэд 45 мил машины мил хурч байсан. Тэгвэл энд бол 50 хурч байх юм машины мил. Ингээд Уранга аймгийн хайрхан дулаан сумын хэрэг Монгол улсын мандат яач Эрдэнэ чулууны шар газар энэ жил 4 уралдаж 4 дахин төрүүллээ. Амун хөзөөнд Монгол даатгал компани Жаргал сайхны хээр азарга Аранга аймгийн төшрөл сумын уяач Жаргал сайхны хээр азарга за 3-4 азарга холбоотой орж ирж байна. Мөнгөн хөл зөв талд нь Овёгийн буурал буруу талд нь за мөнгөн хөл төвшөөлөглөө. Сүхбаатар аймгийн Дарганг сумын угуул Төмөр замын ач хуулахангийн дарга Ямбатарчийн мөнгөн хөл азарга Даргангийн алтан дарийн ванаатанд гурвалж байна. Халдсан сумын Овёгийн буурал азарга 4 турлаа айргийн 5-д мөн энэ Дарганг нутгийн унган Дарганг сумын уяач Батөмгийн хөрөө азарга урдалж байна.